Дэлэг хутагт жамсран жав. Өөрийн намтар төгсгөлийн 11-р хэсэг. 19 дэх өдөр шүүх бүрэлдэхүүнд цуглаад байх үеэр шүүхийн байшингийн гадна орших бидэнд зориулсан өрөөнд намсраа ирж бид гуравтай уулзан биднээс цаашид тодруулах чухал асуудал байгаа эсхийг авлагт нь юм алгадаа гэж хариулв. Тэрээр гарч явсны хойно шүүхийн дарга биднийг нэг нэгээр нь дуудлаа. Бас бүгдээс нэмж мэдүүлэх зүйл буй эсхийг нэг бүрчлэн сонирхож байцаалт дуусгах тийш хандаж байгаа тул энэ бол сүүлийн боломж гэдгийг анхааруулв. Энэхүү яриа бидний хажуугийн өрөөнд ганцаарчилсан байдалд болсон юм а. Шүүхийн дарга бичгээр тэмдэглэн авч байв. Дараа нь гурвууланг маань шүүхийн бүгд хуралдаанд авчирв. Шүүхийн дарга босч хүн нэг бүрийн тухайд мэдүүлэг дээрээ нэмж хэлэх сүүлчийн боломж гарч байгааг нийтэд зарлав. Үйл ялах хэрэгт холбогдсон 2 хүн босч мэдүүлэгтээ нэмэлт хийсэн нь гойд шин гэхээр зүйл алга байлаа. Яллагчид өөрсдийн нэгдсэн дүгнэлтийг гаргав. Улсын яллагч нь ядам сүрэн гэдэг чадварлаг залуу байлаа. Хожимын цэвэрлэгээний үеэр лав гиндэнгийн хэрэгээр болов да баригдаж алах хэл заагдсан гэж би сонссон билээ. Гэхдээ энэ мэдээлэл хэр үнэн зөвийг би мэдэхгүй маа. Ядам сүрэн хэргийн хүнд хөнгөний талаарх яллагч нарын саналыг дүгнэж хэрэгтэн 10 хүнд алах хэл оногдуулахыг шаардав. Эдгээр нь 3 амьд бурхан, хувилгаан иргэдэн даваг, шатарбал, гом бидшин, доной жав, бүүвэ гавж, лавн шамар, чойнзон цорж нар байлаа. Лавтая алах хэл дуулах байх хэмээн бодож байсан болохоор өөрийн нэрийг сонсоод нэг их цочирдсангүй. Намсраа 10 хүнийг өмгөөлөхөөр бослоо. Түүний өмгөөллийн гол утга санаа нь нэгдүгээрт хуйлдаан байсныг нь тогтоосон хэдий ч бүрэн нотлогдсон гэмт хэрэг үгүй байгаа. Хоёрдугаарт иргэдэн давг хүнд өвчтэй бөгөөд мэдрэл муутай. Энэ бол чухал зүйл. Гэвч мөрдөн байцаалтын явцад хуйлдааны толгойлогч хэмээн яллагч үздсэн. Гуравдугаарт доной жавыг өмгөөлөхөөс татгалзаж байна. Дөрөвдүгээрт хэрвээ хуйлдааны толгойлогч иргэдэн давгийн биеийн эрүүл мэндийн байдалд ор мэдрэлийн согогтой юм бол түүний удирдлагад ор хуйлдаанд оролцсон хэмээн яллагдж байгаа хүмүүс нь яагаад ч ийм ноцтой гэмт хэрэг үйлдэх ёсгүй байсан гэсэн зүйл байлаа. Эцэст нь тэрээр Монголын хувьсгалын 20 жилийн ойртож буй шүүх ямар ч ял оногдуулж болох хэдий ч дээрхийг харгалзан хэрэгтнүүдийг өршөөн хэлтрүүлбэл яасан юм бэ гэсэн саналыг гаргалаа. Өмгөөлөгчийг үгээ хэлж дууссаны дараа өөр нэгэн яллагч үлдсэн 28 хүний хэргийг уншин сонсгож 3 дахь яллагч үлдсэн хүмүүсийн эсрэг үүсгэсэн хэргийг танилцуулав. Яллагдж байгаа 2 дахь бүлэг хүмүүсийг 2 өмгөөлөгч хуваан өмгөөлөв. Эхнийх нь өөрт нь даатгаж өгсөн яллагдагч нарыг өмгөөлөн хэлэхдээ эдгээр хүмүүс нь цаазаар авах ял сонсоод байгаа 10 хүний заримынх нь муу нөлөөнд автсан гэлээ. Эдгээр хүмүүсийн дотроос иргэдэн давг, шатарбал болон амьд 3 бурхны нэрийг хэлв. 2 дахь өмгөөлөгч нь өмгөөлж байгаа хүмүүсээ хамгаалж юу хэлснийг нь би санахгүй байна. Улсын яллагч ядам сүрэн дахин босч өмгөөлөгчдийн хэлснийг нэцав. Юуны өмнө хувьсгалын 20 жилийн ой гэдгээр халахвч хийж хэрэгтнүүдийг өршөөн хэлтрүүлэх учир байхгүй. Зөвхөн жижиг хэргийн тухайд хэлтрүүлэх явдал гарч болох юм. Харин энэ тохиолдолд өршөөл уучлалт үзүүлэн хуулийн нэр хүндийг бууруулах ёсгүй гэлээ. Тэгээд цааш нь иргэдэн давгийн ухаан мэдрэл муу гэж намсраа өмгөөлөн хэллээ. Гэвч яригдж байгаа бичгүүцтэй иргэдэн давг холбоотой болох нь бүрэн нотлогдсон зүйл. Бичгүүдийг үзвэл тэдгээрийг мэдрэл муутай хүн боловсруулсан нь харагдахгүй байна гэлээ. Түүнээс гадна намсраа одоогоор яг гэмт хэрэг хийсэн гэх юм алга гэлээ. Гэтэл иргэдэн давг хуйлдаанаа яг хэрэгжүүлж эхэлдгийн даваан дээр баригдсан шүү дээ. Энэ нь гэмт хэрэг үйлдэлсэнтэй ялгаагүй. Эцэст нь намсраа хуйлдаан гэд яг ажил хэрэг болчихсон зүйл алга байна гэж өмгөөлөв. Гэтэл яллагдагч нарын нөгөө нэг бүлгийн өмгөөлөгч шууд л эдгээр хүмүүс гол хэрэгтнүүдийн 5-ынх нь эрхшээл нөлөөнд автсан хэмээн өмгөөлсөн бөгөөд 2 өмгөөлөгчийн талаас гарсан зөрүүтэй санал нь хуйлдаан хэрэг дээрээ зорилгоо гүйцээсэн гэдгийг нотлолоо. Шүүхийн дарга намсраад 15 минутын хугацаа өгч өмгөөллөө боловсруулах буюу дахин хянаж үзгэлээ. Ийм богинохон хугацаанд бүрэн тайлбар гаргаж чадахгүй хэмээн намсраа сэргүүцэв. Түүний хэлэх гээд байсан гол санаа бол иргэдэн давг автономид төрийн үед сангийн яамд алба хашиж байгаад ухаан санаа муутсан гэдгээр халагдсан. Түүнээс хойш 3 жил шахам эргүү тэнэг гэгдэж явсан тогтоогдчихэ. Эмнэлгийн хяналтад байдаг учраас засгийн газар түүнийг эрүүл хүн гэж үзэх учиргүй байлаа. Тэрээр хятадтай холбоо тогтоохоор хилийндээс алхах гэж яваад баригдсан байжээ. Энэ зур тэрээр тэмээгээр 1 сар аялан явж хүмүүстэй нуух хаахамгүй ярилцаж чиг зүг асууж явсаар баригдахад хүрсэн нь яавч эрүүл хүн бишийн нотлохоо бөлгөө.
Мөрдөн шалгах ажиллагаа түүнийг бүхий л хувилдааныг толгойлсон гэсэн хэргийн гол үчгийг эндээс барьж авсан юм байна. Иймэрхүү орон гарan хүнээр толгойлуулсан хувилдааныг хувилдаан гэж ноцтой үзэхэд төвөгтэй учир ямар ч нотлохоо гарлаа гэсэн энэ нь хөнгөн ял оноох буюу өршөөл үзүүлэх тусгай хэрэг байх болов уу гэсэн гуйлтаа намсраа илэрхийллээ. Ер нь эрэгдэн давгийнх шиг байдалд байгаа хүнд ял онооход бэрхтээ байв. Тиймээс хувилдаанд оролцсон гэх бусад хүмүүсийн хэрэг эрэгдэн давгийнх шиг биш учраас тэдэнд хатуу ял оноох учир холбогдол бас алга ажээ. Шүүх хурал үд орчим өндөрлөв. Үдээс хойш хуралцсангүй. Гэхдээ шүүхийн ойролцоох нэгэн өрөөнд биднийг байлгасаар байсан бөгөөд байн хоригддог мөрдөнд маань аваачсангүй. Тэр шөндөө бараг шөндөлөөр шүүх дахин хуралдлаа. Бид гурван амьд бурхныг шүүхийн танхимд орж ирэхэд үзэгчид пиг дүүрэн байлаа. Хоёрыг нэ зэргээр үзэгчдийг шүүгчдээс тусгаарлажээ. Шүүгчдийн суудаг байр бараг хүнээр дүүрсэн бөгөөд сандалгүй тул тэд босоо зогсцоож байв. Яллагч, өмгөөлөгч, бичээч, нарийн бичгийн дарга нарын хэн нь ирээгүй байв. Байцаагч нар шүүхийн даргач алга байлаа. Тэнд байсан албаны ганц хүн нь цэргийн захирагч л байлаа. Бидний 38 яллагдагчид суух сандалч алга байлаа. Захирагч буу зэвсгээ сайн харж байхыг цэргүүддээ тушаав. Гурван амьд бурхан ирчгээд байгаа учраас хүмүүс ийм олноор цугласан бололтой. Жирийн нэг улс төрийн хэрэг шүүж байгаа хуралд ийм олон хүн ирэхгүй байсан бизээ. Шүүхийн даргаыг орж ирэхэд зохих ёсоор мэдлэх ёстой хэмээн бидэнд анхааруулв. Бидэнд алах ялдуулахаар орж ирж байгаа хүнтэй мэндэлж байдаг маань ямар ч учиртай юм болж байна да хэмээн би дотроо бодлоо. Тэгтэл шүүхийн дарга 5 байцаагч нарын хамт орж ирэв. Бид цөм хийн ёсолж шүүхийн даргач хариу мэдлэв. Тэгээд шүүхийн дарга ялын тогтоол уншиж эхэллээ. Эрэгдэн давг донойжов, шатарбал, югзрэл ам, ловн шамар, гом битшин, бүүвэ гавж нарын 7 хүнийг 24 цагийн дотор буудан алах. Чойнзон цоржийг 10 жилээр хорих. Чойжин нямааг 8 жилээр хорих гэж шийтгсэн бөгөөд бусад олон ялыг нь санахгүй байна. Хамгийн хөнгөн ял авсан нь гэвэл цэнцүрэн 2 сараар, эрэгдэн давгийн эхнэр 6 сараар тус шийтгүүлв. 38 хүнээс нийтдээ 23 хүн шийтгүүлсэн билээ. Мандчир ламыг 10 жилээр шийтгэж ялыг нь тэнсэн харгалзав. Намайг 5 жилээр шийтгэж ялыг мөн тэнссэн билээ. Бидний ялын хугацаанд мандчир лам бид хоёрыг хэрв дахин баривчлах альбаар шалтгаан гарвал шууд буутан алах ёстой байлаа. Бидний ялын хугацаанд мандчир лам бид хоёрыг хэрв дахин баривчлах альбаар шалтгаан гарвал шууд буудан алах ёстой байлаа. Тэнсэн сурлагдсан бид хоёроос гадна 6 яллагдагчийг цагаатгав. Шүүхийн дарга сурлагдсан 8 хүний нэр дээр очин эхлээд мандчир лам, дараа нь миний нэрийг дуудахад цугларсан олон уртаар амьсгаа авч бусад 6 хүний нэрийг ч сонсож төвдөлгүй тэр дорхноо бужигнан тарцгааж эхлэв. Гэвч мэдээж хэрэг маш олон хүн цугласан учраас тэд гарцгаах гэж нилээд удсан. Шүүхийн дарга ялыг уншиж сонсоход ялын тогтоол уншиж байх үеийн сүрлэг тод дуунаасаа өөр намуухнаар давж заалдах альва хүсэлт байвал өнөөрөө баг хуралд гаргах хэрэгтэй гэлээ. Дууных нь өгнөөс үзвэл үүнийг олон нийтэд нэг их сонсгох гээгүй юм болов уу гэсэн сэтгэгдэл надад төрж ирлээ. Надаас 2 алхмын зайтай зогсож байсан югзэр лам урагш бүхийн бид хизээ давж заалдаж болох гинэ хэмээн надаас асуулаа. Өнөөрөө гэж би хариуллаа. Суллагтахаар болсон 8 хүнийг харгалзагч сэрэг авч гарах болсон тул өөрөө хэлэх цаг ч олдсонгүй. Хөнгөн газар биднийг авчирч захирагч нэрийг мань тулгаж уншин явж болно гэлээ. Хаашаа явах вэ гэхэд минь тэрээр ихэд гайхан гандан хийд рүү явахгүй юу хэмээн хариулв. Тэгснээ хаашаа явахыг надад заах учиргүйгээ ойлгоо бололтой дуртай зүгтээ явахгүй юу гэлээ. Гархаалга хүн олонтой хэвээр гарахад бэрх байсан бөгөөд эцэст нь би баруун хаалгаар гарч өмнө талаар нь тойрох юм боллоо. Учир нь намайг мэдэх хүмүүс тэнд хүлээж байгаа байх гэж бодсон юм. Тэгтэл нэвтэрч гармааргүй олон улс байлаа. Би байшинг дахин тойрох гэлээ. Гэтэл гудамжны хитгэн гэрэл унтарсан тул газрын баримжаа олж авахд төвөгтэй болов. Мандчир ламд газарчилж явсан мөн нэгэн адил суллагдсан дамбын их нартай тулгарав. Би өөрийн хүмүүсийг хааж байгаа учраас түнд хэлбэл тэднийг эргэж олох гээд хэрэггүй гэд ханцуунаас мань хөтлөн яаран алхлаа. Мандчир лам өмнө нь Улаанбаатар хотод байртай байсан боловч тэр нь хураагдсан билээ. Тийм учраас дамбын ихнэр түүнийг хотын зүүн хүрээнд байдаг гэртээ аваачиж явааж.
Би энэ эмэгтэйг шүүх хурлаас өмнө юр үзээгүй боловч тэрээр нэгэнд цаг их орой болсон тул намайг хамт явъя гэлээ. Гэвч тэрээр харанхуйд гэртээ очих замыг олж чадахгүй байлаа. Тэрээр Баргаа аймагт суудаг бөгөөд тийшээ очих 3 гудамж байдгаас бид 100 гудмаа олж чадахгүй байлаа. Бид хурлаас тарж яваа бололтой эрэгтэй эмэгтэй 2 хүнтэй нийлв. Тэд харанхуйд биднээс айснаа мандшир ламыг танилаа. Эмэгтэй нь жаахан дурамчхан байсан боловч эрэгтэй нь хамт явъя гэсэн тул бид цуг явлаа. Тэд цай чанаж идэх уух юмар биднийг дайлж дараа нь бид унтахаар хэвтэв. Үүрээр нар мантахаас өмнө намайг явахаар босоход эхнэр нөхөр 2 мөн босч надад цай унд хийж өглөө. Миний номын багш Хамбламын байдаг газар руу би явлаа. Тэр хараахан босоогүй байсан тул номын ёсоор хаалганых нь өмнө 3 таас сөхрөн мөргөөд гандан хийдэд байдаг өөрийн байр руу явлаа. Намайг хурч очиход нар мандаж байв. Өглөөний гороо ирэхээр яваа ёндан гавчтай анхлан таарлав. Надаас цочиж хэлэггүй эргэнгүйлээ. Хийдийн захаар настай чуул өвчин хуучтай хүмүүст зориулж барьсан гэрүүд байдаг билээ. Тэдгэрийн нэгнээс нэг хүн гарч ирснээр намайг таниж баясгалантайгаар мэдлэв. Тэрээр нэг хүнийг дуудсан нь говь нутгаас Улаанбаатар хотод мөргөлөөр ирсэн миний нэгэн шав байв. Тэр яаран хадаг барин золглоо. Түүний нэрийг Содномдорж гэдэг бөгөөд хэдэн жилийн тэртээ надад шав орсон залуу билээ. Хожим тэрээр өвөр Монгол руу дөрвөн зогтсон юм. Байрандаа хурч очвол манайхан босоогүй л байлаа. Тэд харанхуй шөнө намайг дэмийл ирж горилго тасраад саяхан эргэн ирж амархаар хажуулаад байсан нь тэр байлаа. Юуны өмнө бүх хувцсаа солив. Хувцс маань бөөсдөжээ. Тэгтэл сайн танил хийдийн ярвс тодном орж ирээд хултай айраг урт хадагтай барьлаа. Намайг эргэн ирсэн мэдээг ёндан гавж хийд рүү буцаж ороод тараасан байлаа. Тэгээд би гадагш гарч гандан хийдийн 3 датсан гэргэв. Намайг тойрч явхад мөргөл үлдэж байсан ардууд бибисээ нудран Дэлвгигийн иржээ гэцгээх ба энд тэндгүй баяр хөөр болцгоох нь харагдлаа. Намайг дагаж хүрээ орж ирсэн миний шав гиндэн 1930 оны цагаан сараар Нарванчин хийд рүүгээ буцсан юм. Намран тэрээр хүрээ орохоор Нарванчингаас гарч яваад баригдаж, Сайн Ноёнхан аймгийн захиргаанд хүргэгдэж 2 сар шоронд сууж, хүрээнд хүргэгдэн дахин 2 сар хоригджээ. Сүүлд нь хуучин тооллын өвлийн адаг сард суллагдсан байна. Түүнээс миний тухай шалгаагаагүй бөгөөд ердөөл тэнүүчлэн явсанд нь сэжиглэн барьсан хэрэг байжээ. Би намрын дунд сард суллагдсан бөгөөд гиндэн хожим гандан дээр ирж нийлж билээ. Надад оргохоос өөр зүйл бодогдохгүй байлаа. Оргох оролдлого бүтлгүйтэл энэ нь гарцаагүй үхэл гэсэн үг юм. Гэвч би гэртээ буцаж очивол эрт орой хизээ нэгэн цагт ямар нэг шин шалтгаар намайг дахиад баривчлах нь мэдээж. Тэнсэн харгалзах ял оноон гэдэг алах ял цаана нь байгаа гэсэн үг буюу. Үнэнийг хэлэхэд Мандшир ламын хувьд ийм тавилан тохоож билээ. Хожим миний сонссноор тэрээр дахин баригдаж гиндэн дэмдийн хэрэг явдлын үеэр хорогдчихэ. Намайг 7 жилийн дараа баривчлалаа гэвэл энэ нь тэнсэн харгалзах хугацаа өнгөрөөд 2 жил болсон байна гэсэн үг. Хэрвээ гин бурууг мөнөөх 5 жил рүү оруулвал би мөн л алах ял сонсох нь хэдэ. Хүрээ орчмоор надад амтэн хүний бэлгэлсэн агт морд тэмээ янз бүрийн хүний гар дээр байсан. Тиймээс аян замын унаа морь худалдаж авах хэрэгцээ байсангүй. Гэр орондоо харих дүрсхэн аян замын бэлтгэлээ базаах боломжтой байлаа. Гол бэрхшээл бол шин цаасан мөнгөний оронд хятад мөнгөний эмбүүг морь хоноор худалдаж авах явдал байлаа. Хятад мөнгөн долларыг гагцхуу хар захаас л худалдан авч болох байв. 8 тэмээ 5 эр нэг майхнаас бидний жин хөсөг бүрдлээ. Тэр нь гиндэн хожим нь эхнэр хүүхэд рүүгээ гадаад Монгол руу буцсан хар шав бидхэд байлаа. Бас тэр хар хүний найз миний саяхны шав хожим нь нутаг буцсан уу яасан алга болсон нэгээр өвөр Монгол нэг лам байлаа. Өвөр Монгол лам хожим нь Утайн уул руу явсан билээ. Тэр нутаг Японы дайнд татагдан орсон тул түүний яасныг нь би мэдэхгүй маа. Хүрээнээс Нарванчин орох 2 зам байдаг бөгөөд нэг нь Хангаан нуруугаар явдаг 20 өртөө зам, нөгөө нь говь гатлан явдаг 25 өртөө зам юм. Эхлээд бид говийн замаар гарлаа. Энэ зам улаастай хаалганы замд дөд өнгөрдөг. Хүрээнээс гараад энэ замыг дагаж бид 4 хоног явлаа. Дараа нь өмнө зүг одох хөл багтай замыг нь барьлаа. Эндээс өвөр Монгол хүртэл 20 өртөө газар бий. Энэ зам дунд гүний хүрээгээр дайрч гардаг.
Шөнө нь хөлийн харуулын бараг дэрэгдүүр гарлаа. Бид үлгийн хийдээс замчин авч явж замд таарлцсан сүүлчийн худгаас ус базав. Эзүүгээр 1 хоног явлаа. Цагаан сарын 20-ны өдөр байсан болохоор сар битүү байлаа. Бид саадгүй хил давахын тулд шүнжин явах бодолтой байсан юм. Хэрв бидний мөрийг илрүүлбэл хойноос мөрдөн хөөх аюултай маа. Газарч маань бидний замыг осолгүй сайн заагаад гэдрэг буцсан юм. Бид баруун хойд зүгээс бусад талаас үл үзэгдэх говийн нэгэн хүндийд өдөржин өнжлөө. Шөнө нь цааш хөдлөв. Гиндэн замчилж явлаа. Газарчны зааж өгснөөр нэгэн худаг дээр иртэл хөлдөө байв. Бид яаж ийгээд урагш агсаар л байлаа. Гиндэн айлын утаа өнөртөж байна гэв. Тэгэхээр нь бид тэндээс холдлоо. Тэгтэл айлын ноход хуцаж эхлэв. Энэ нь хөлийн харуул байна гэсэн үг юм. Бид нилээд зайдуу байсан тул айлын ноход бидэн рүү давхиж ирсэнгүй. Тэгтэл гэрэлт гялсхийг үзэгдэв. Тэр нь харуулын хүн гэрээсээ гарч ирсэн хэрэг байжээ. Хаалган гойход галын дүл харагдсан байна. Тэр хүн лав зогсож чагнасан байх. Гэхдээ сэжгэлсэнгүй. Харуулын цэгт ганцхан хүн байсныг хожим бид сонсч үлээ. Үүнээс хойш хил хамгаалах алба чангарсан юм. Газарчин бидэнд замын бартааг хэлж өгсөн. Зөвхөн говийн намхан толгодол тааралдах бөгөөд жалга гуун дунд үхэр хад байх нь тэмээний явдалд сааттай байлаа. 3 жалга байсан бөгөөд ганц нь гарч болохоор байсныг гиндэн маань зөв олжээ. Шүнжэнгөө яваад л байв. Дунд гүний хушууны нохойн дуу сонсогдоход бид тойрч гарлаа. Энд хурч ирсэн нь нэг талаар бидний мөр нутгийн хүн амьтны мөртөө холидож замхрах сайн талтай боловч нөгөө тээгүүр халахын хилд ойртол хошуу хүргэх нэгэн байж болзошгүй. Хэрв тэгвэл хөлийн харуулууд манийг мөрдөн барих аюул бас л арилаагүй байсан билээ. Гэгээ орсон хойно хятад худалдаачны баг шиг аянчин буудалсан байхыг олж үзлээ. Тэндээ төр зогсож чиг баримжаагаа тогтоож авлаа. Их сурвалж бидний монголчууд цуврал ариун сэтгэл авралын үндэс дэлгэв хутагт жамсранж ав. Хэвлэлд бэлтгэсэн эл чойжил сүрэн цувралыг эрхэлсэн Зэ гомб сүрэн Улаанбаатар 2000 он 145-аас 232 дугаар тал. Энэхүү түүхийг сонсдог ном болгох ажлыг санаачлан эвент тэтгэгч Хадан хүүгийн энх отхон өгүүлэгч Ганзөрөгтийн оюун туяа.